Сайн мэцхан өнөөдөр имчилгээ өргөхөд бэлэн боллоо. 2007 оны 9-р сарын 15-ны өглөө Австралийн Мельбурн хотын галтрэгний буудлын дээр зорчигчид нэгэн Аз охиныг ганцаараа үлж байхыг анзаарсан байна. Үүнийг харсан зорчигчид галтрэгний буудлын ажилтнуудад мэдэгдэж тусламж хүсжээ. Харин ажилтнуудаа ярилцах үедээ охин англи хэл огт мэдэхгүй болох нь тодорхой болсон юм. Эхэндээ тэд охиныг гэр бүлээсээ төрсөн гэж бодож түүнийг офс руу авчирчээ. Охин хүүхдийн хувцсны pumpkin beige гэдэг брендийн хувцас өмсөн байсан тул ажилтнууд түнд жижиг хулуу гэж хож өгсөн байна. Дараа нь ажилтнууд хяналтын камерын бичлэгийг шалгаж охины ар гэрийг хайхаар оролцсон ч бичлэг дээр нэг хачин зүйл гарч ирсэн юм. Дунд иргэм насны эрэгтэй чиндамж ирээд жижиг хулууг дагалан галтрэгний буудлын руу орж иржээ. Тэр эрэгтэй охинд хэдэн үг хэлсэн дараа шатаар дэш гараад буцаж ирээгүй. Ажилтнуудын хувьд энэ илт ойлгомжтой байлаа. Тэр охиныг зориуд хайсан байна. Тэгээд тэд цагдаад мэдэгджээ. Цагдаагийн мөрдөн байцаалтын үр дүнд жижиг хулуу нь 3 настай Шинэ Зеландын иргэн болох нь тогтогдов. Харин охиныг хайсан хүн бол түүний төрсөн аав 53 настай Хятад тулааны урлагийн мастер Наэну буюу англи нэр нь Майкл байжээ. Австралийн цагдаа нар нислэгийн бүртгэлийг шалгахад Майкл охинтойгоо хамт 2007 оны 9-р сарын 13-нд Шинэ Зеландын Окландаас Мельбурн руу нисэн байсан байна. Харин 9 сарын 15-нд охиноо галтрэгний буудалд хайснаас 2 цагийн дараа Майкл ганцаараа Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес руу нисжээ. Энэ бүх үйлдэл нь тэр охиноо зориуд орхихоор урдчилсан төлөвлөсөн байсныг харуулж байв. Гэхдээ нэг том асуулт гарч ирсэн. Хэрвээ тэр охиноо хаях гэж байсан бол яагаад Шинэ Зеландд хаяагүй юм бол? Тэгээд охины ээж хаана байсан юм бэ? Австралийн цагдаа нар өөрсдийн цуглуулсан бүх мэдээллээ Шинэ Зеландын цагдаа дамжуулж охины ээжийг олохыг хүсжээ. 2 хоногийн дараа буюу 9-р сарын 17-нд Окландын цагдаа нар Майклийн гэрт очиж шалгалт хийхэд охины ээж өдрийн өмнөөс сургаггүй болсон байлаа. Тэдний яралтайгаар нэгжлэгийн зөвшөөрөл авч оройн 5 цагийн үед Майклийн Honda машинаас нэг эмэгтэй зогцыг олжээ. Тэр эмэгтэй нь Майклийн эхнэр Анна Лю болох нь тогтогдов. Тэр унтлахын хувцастай дотор хувцасгүй байсан бөгөөд хажууд нь улаан дотор хувцас хэвтэж байлаа. Мөн түүний хүзүүнд шар зангаа зүүсэн байсан бөгөөд амьсгал богдсны улмаас нас барсан болохыг шинжээчид тогтоосон байна. Тэр шар зангаа нөхрийнх нь байсан бөгөөд дотор хувцсан дээр 3 өөр эрэгтэй хүний ДНХ илэрсэн ба нэг нь нөхөр Майклийнх байв. Майкл 9 сарын 13-нд охинтойгоо Австрали руу ниссэн. 15-нд охиноо хаяад дараа нь Америк нэгдсэн улс руу ганцаараа зогцсон. Бүх нотлох баримт Майклийг л зааж байсан юм. Харин тэр Америк нэгдсэн улсад орж ирсэнээс хойш бүр сургаггүй болсон юм. Энэ нэрийг Шинэ Зеландын Хятад иргэдийн дунд айдас уур бухимдал төрүүлв. Учир нь Майкл тухайн үед нөлөө бүхий хүн гэж тооцогддог байжээ. Майкл 1954 онд Хятадын Инка хотод төрж Леоны мужид өссөн юм. Багаасаа тулааны урлаг сонирхолтой байсан тэрээр 8 настайгаасаа тулаан сурч эхэлжээ. Хожим олон мастераас заавар авсан бөгөөд тэр үедээ хойд Хятадын тулааны хүрээнд нэр хүнд олж авсан байна. Майкл өөрийгөө тайчийн урсгалын 6 дахь үеийн залгамжлагч гэж зарладаг байсан. Тухайн үед Хятадд тулааны урлаг дээд зэгтээ үрж байсан учраас ийм нэр хүнд үнэхээр үнд цэнтэй тооцогддог байжээ. 1983 онд 29 настайдаа тэрээр Хятадын шилдэг 10 тулаанчийн нэг хэмээн өөрийгөө зарлаж тэр үед дэлхийн тулааны ертөнцид түүнийг мастер гэж дууддаг бүгд хүндэлдэг байлаа. Тэр өөрийн намтрыг бичиж тайчийн урсгалын их мастер гэж өөрийгөө нэрлсэн ном гаргасан байна. Шамнар нь түүнийг бурхан мэд шүтэж Майкл энэ нэр хүндээ ашиглан тулааны сургууль нээж олон шав элсүүлж сургуулийн дэлбэрээр орлого олдог байсан. Түүний шамнар дунд нийгмийн дээгүүр зандааны хүмүүс ч байсан бөгөөд түүний нэр хүнд орлого ховл зэрэг өсөж амьдрал нь сайхан болж байлаа. Майкл өөрийн хөдөлмөр болон эхнэрийн тусламжтайгаар үнэтэй машин өртөл авч амжилтын оргил төрсөн гэж хэлж болно. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд шамнар нь наажмаар нэг зүйлийг анзаарч эхэлсэн. Тэр үнэхээр үгээр л бусдыг итгүүлдэг чадваргүй нэгэн байжээ. Энэ нь Майклийн хамгийн том сул тал байв. Ингээд түүний нэр хүнд унаж сургууль элсэгчдийн тоо багасж орлого нь тасарсан байна. Эцэстээ түүний сургууль санхүүгийн хувьд тис чадхаа болжээ. Тэгэхэд Майкл гадаадад Хятадын тулаан өндөр үнэлэгддэг гэж сонссон юм. Тиймээс тэр эрсдэлтэй алхам хийж 1996-нд Шинэ Зеланд руу цагаажилсан байна. Тэр үед тэр дөнгөж 40 гарсан эхнэрээсээ салаад удаагүй байв. Шинэ Зеланд руу очисон дараа тэр охинтойгоо хамт амьдарч тулааны төв нээсэн байна. Жил бүр тулааны тоглолт үзүүлбэр зохион байгуулж бүр Америкт хүртэл тулаан заах гэж оролцсон ч амжилт олоогүй. Хятадын цагаачийн дунд Майклийн таларх санал бодол хоёр хуваагддаг байв. Нэг хэсэг нь түүнийг хүндэлдэг байсан бол нөгөө хэсэг нь амныхаа зоргоор ярихаас цаашгүй үнэхээр чадваргүй хүн гэж үздэг байсан. Майкл хааж утсан хичнээн хичээсэн ч хүмүүсийг татж чаддаггүй байв. Хинч түүнийг жинхэнэ мастер гэж итгэдэггүй байсан юм. Шалтгаан нь тодорхой. Тэр маш дарангуй, түрэмгий бас бүхнийг хянах гэж оролдог зан чанартай хүн. Майкл өөрийн охиноо хүртэл зодож айлгадаг байсан бөгөөд охин нь багаасаа айдас дунд өсчээ.
Тэр охиноо гэрт нь орхиод Америк руу яваад өгдөг байсан. Асарч анхаарч халамжлах тухай бол бүрч боддгоо байжээ. Майклийн анхны гэрлэлч бас хүчирхийлэл арамтаар дүүрэн байсан. Эхнэр хүүхдээ байнга зодддаг. Ингээд охин том болоод эцгээсээ бүр мөсөө алдсан байна. Удалгүй Майкл шинэ үнэтэй танилцсан. Хятадын Хунан мужийн Чанши хотоос ирсэн Анна Лю гэдэг эмэгтэйтэй. Анна 1980 онд төрсэн түүний ээж бизнесийн салбарын өндөр албан тушаалтан байсан. Анна анх Хятадд сайн ажилтай, доктортой амьдралтай байсан ч цааш сурч боловсрох зорилгоор гадаад явахар шийджээ. 2002 онд 22 настайдаа Шинэ Зеландад ирсэн байна. Гэвч түүнийг зуршлагч байгуулах хуурч нэр хүндтэй их сургууль биш зүгээр нэг хэлний сургууль бүртгүүлсэн байжээ. Тэр 6 сарын дотор шалгалтаа өгч тэнцэхгүй бол виз нь дуусах байв. Гэтэл англи хэлээ сайжруулах нөхцөл мөө байнга Хятад хүмүүстэй харьцдаг байсан тул түүний хувьд хэцүү байв. Тэгээд нэг өдөр зам зэмрийн осолд орж гэмтсэний дараа цаг хугацаа урдан өнгөрч визийн хугацаанд дуусах гэж байлаа. Анна дахин виз сонгуулах гэж зуршлагч байгууллагад хандсан ч бас л залилуулж мөнгө алдсан юм. Одоо түүнд гэр орон мөнгө байхгүй болсон байв. Хэмд байр хайж яваад Майклийн санал болгосон байрыг олжээ. Майкл түүнд төрөөс төлөх хэрэггүй гэр орон цэвэрлээд байхад болно гэв. Анна энэ сайхан сэтгэлийг үнэхээр талархан хүлээж авч тэр байранд нүүж орсон байна. Гэхдээ Майкл түүнд зүгээр байр өгсөн биш. 26 насаар дүү энэ залуу бүсгийг сонирхож эхэлжээ. Тэгээд удалгүй сэтгэнэх болсон бөгөөд Аннаш түүнийг хурдан зөвшөөрч харилцаа эхэлсэн байна. Анна дөнгөж 22 настай. Майклийн том охиноос өрдөө 4 насаар л эгч байсан гэдгийг бодоход энэ хайр жинхэнэ байсан гэхэд эргэлзээтэй. Тухайн үед Майклийн тулааны сургалт амжилттай байсан тул Анна түүнтэй хамт байх нь санхүүгийн хувьд асуудалгүй гэж бодсон байж магадгүй юм. Удалгүй тэд 2003 оны ихээр гэрлэж Анна жирэмсэн болсон байна. Тэр жилдээ тэд охинтой болсон. Энэ охин бол жижиг хулуу. Энэ үед Анна гадаад орнд сайн хүнтэй учирсан гэж бодсон байж магадгүй. Гэвч удалгүй тэр нөхрийнхөө жинхэнэ төрхийг харсан юм. Майкл маш хартай, атаархуу, хүч хэргэлдэг хүн байжээ. Бусад ирчүүдтэй ярихыг нүртэл хориглодог байсан. Аннагийн хувьд энэ нь зовлон байлаа. Гэхдээ хууль ёсны визгүй, найз нөхөдгүй байх гэргүй байсан тул тэр дуугүй тэсэж амьдарч байв. 2006 он гэхэд Майкл 50 гарсан. Биеийн өмнөгшгөө байхаа болж тулааны сургуулийн дампуурсан байлаа. Одоо тэр орлого байхгүй болсон. Тэр үед Анна байнгын оршин суух виз авч нөхрөөсөө хараад биш болжээ. Энэ нь Майклд аимшигтай мэдээ байлаа. Тэр эхнэрээ хянаж чадахгүй болж улам уур хилэнтэй болсон байна. Анна оршин суух эрхтэй болсноос хойш нөхрөөсөө хайхаа болж түүний бүх тушаалыг дагахаа болсон юм. Заримдаа бүр бэлгийн арцаагч татгалдаг болсон нь Майкл бүр чих дарамт уур үргэж байлаа. Тэр өдөр ирэх тусам илүү ууртай болж эхнэрээ зодож гэрээс гарахгүй хорих найз нөхөдтэй уулзахыг хүртэл хориглодог байв. Харин түүний паспорт болон бичиг баримтыг хүртэл нуужээ. 2006 оны 9-р сард Анна цаашдаа тасч чадахгүйгээ ойлгоод энэ зовлонгоос гарахаар шийдсэн. Тэр нэг өдөр нөхрийнхөө нуусан паспортыг хайж байгаад буу болсон байна. Айд сандарсан Анна Майклд баригдаж зодуулжээ. Майкл тэр үед түүн рүү хутга тулгаж сүрдүүлсэн байна. Тэр олон жил хүлээсэн чөлөөт амьдралынхаа төлөө зугтах боломжийг хүлээж байлаа. Эцэст нь нэг өдөр тэр гүйж гараад хөршөндөө орж тусламж хүсжээ. Хөршин цагдаа дуудлага өгч цагдаа нар ирэн Майклыг баривчилсан байна. 2007 оны 6 дугаар сард тэр баривдахдаа хүртэл би чамайг алах болно гэж Аннаг сүрдүүлж байсан гэжээ. Цагдаа нар Аннаг охинтой хамт эмэгтэйчүүдийн төр хамгаалах байр руу авч явсан байна. Тэнд ажилтнууд түүний уруул хагарсан, нүдний орчинд нь хөх нийц байгааг анзаарсан гэдэг. Тэдэнд хоол, орон байр өгч Анна хамгаалтын өсөл гаргасан байна. Харин Майкл хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр яллагдсан ч Анна эцэст нь гомдлоо буцааж авч нөхрөө шоронд оруулахыг хүсээгүй юм. Тэр зөвхөн зүгээр л салъя гэж бодсон. 2006 оны 11-р сард Анна охиноо дагуулж Хятадын Чанши хот руу буцжээ. Тэнд 4 сар амьдарсан байна. Харин тэр хооронд Майкл өөр нэг эмэгтэйтэй үргэлж эхэлсэн ч удахгүй салсан. Дараа нь тэр Аннатай дахин холбоо барьж би дахиж гар хүрэхгүй, дахин шинээр эхлэе гэж гуйжээ. Эмэгтэй хүн болохоор сэтгэл нь хөдөлсөн Анна 4 сарын дараа охиноо дагуулж дахин Шинэ Зеланд руу буцаж ирсэн байна. Гэвч тэр үед Майклийн тулааны төв бүрэн дампуурсан байв. Тэр мөнгө олохын тулд шинэ бизнес эхлүүлжээ. Хятадын Chinatown гэдэг сонины борлуулагчаар ажиллаж эхэлсэн байна. Гэвч тэр бизнесэнд бүтлгүүтэж их өрөнд орж эцэстээ дампуурлаа зарласан. Тэр үе бол Майклийн амьдралын хамгийн хүнд, хамгийн ганцаардмал үе байсан юм. Эхнэр нь түүнтэй дотн байхаа болсон, охин нь түүнээс айдаг, бизнес нь нурсан. Бүх зүйл буруугаар хэрэгжээ. Эвлэрснээс ердөө 3 сарын дараа Майкл дахин хүчирхийлэл үлдэж гэртээ утга барин Аннаг айлгаж бүр алах гэж занал хийсэн. Тэр охиныхаа хажууд хүртэл ээжийг нь зодож байсан бөгөөд охин уйлж ээжээ хамгаалах гэж гүйтэл тэр охиноо өшгөлсөн байна. Анна дахин цагдаа тандсан бөгөөд тэр дахин хамгаалтын байр руу очижээ. Цагдаа нар Майклыг баривчилж паспорт болон хутгийг нь хурааж гэр бүлийн харилцааг сэргээх сургалтанд заавал хамрагдана гэж тушаалсан байна.
Харин Аннагийн хувьд нөхөртөөгөө эвлэрэх ямар ч итгэл найдвар үгүй болсон байлаа. Тэр бүр айсандаа Окландад дахин үлдэхийг хүсээгүй. 2007 оны 6 дугаар сард тэр охиноо дагуулж Шинэ Зеландын нийслэл Веллингтон руу нүүж шинэ амьдралаа эхлүүлжээ. 7 сард тэр онлайн болзооны сайтад бүртгүүлж шинэ найзуудтай болж эхэлсэн байна. 8 дугаар сарын 29-нд Анна блогтоо нэгэн бичлэг үлдээжээ. Тэр ганцаараа байсан, би ч ганцаараа байсан. Бид хоёр нэг нэгэндээ татагдаж хамт байх ёстой мэт санагдсан. Ингээд бид бараг 2 сар хамтдаа ад жаргалтай амьдарсан. Харин дараагийн бичлэгтээ тэр бичжээ. Нөхөр нь явсанаас хойш 7 хоногийн дараа Анна тэр хүнээс салж Веллингтоноос явжээ. Энэ тэмдэглэлээс харахад Анна Веллингтонд байхдаа өөр нэгэнтэй дотн харилцаа тогтоосон ч удалгүй тэр харилцаа дууссан байна. Майкл анцаарав. Эхнэр нь 2 сар гэрээсээ хол байсан төдийгүй түрээсийн мөнгөөж төлдөггүй байжээ. Тэр маш их ууралсан байна. Тэр найзтай хэлжээ. Намайг хизээж хуурч байгаагүй. Харин эхнэр Анна л намайг хуурсан. Тэр намайг ашигласан, надаас мөнгө л авсан. Энэ бол миний амьдралын хамгийн том гомдол. Тэр мөчөд л магадгүй Майклийн толгойд алах бодол анх төрсөн байж болох юм. Цагдаа нарын мөрдөн шалгалтаар Аннаг хамгийн сүүлд 2007 оны 9 дугаар сарын 11-ний өдөр Окландаас холгүй байрлах хүүхдийн төв дээр 4 цагийн орчим тарсан байдаг. Үүнээс хойш түүнтэй уулзсан хүн нэгч байгаагүй. Тэгвэл тэр яаж гэртээ очсон юм бол Майкл түүнийг ямар аргаар гэртээ буцааж авчирсныг өнөө хүртэл хинж мэдэхгүй. 9 дугаар сарын 12-нд Аннагийн охин руугаа уцаар залгахад Майкл уцыг авч Анна Веллингтон явсан үдшилтэд оролцох гэж байгаа гэж худлаа хэлжээ. Гэтэл тэр мөчөд Анна аль хэдийн нас барсан байлаа. Анна хүнөөсний дараа Майкл дараагийн алхмаа хийжээ. Тэр цагдаа нарт хураалгасан паспортаа буцаа аваад дараа нь охиноо дагуулж 9 дугаар сарын 13-нд Австралийн Мельбурн руу ниссэн байна. Тэнд очиод аялын компани руу залгаж өнөөдөр Лос Анжелес руу нисэх нислэг байна уу гэж асуусан ч хамгийн ойрын нислэг 9 сарын 15-нд байжээ. Эхэндээ тэр охиноо авч хамт цогтох төлөвлөгөөтэй байсан ч удалгүй бодлоо өөрчилсөн юм. Хүүхэд дагуулж явах нь түүнд дараа болно гэж тооцоолсон тэрээр хамгийн аимшигтай шийдвэр гаргасан. Өөрийн 3 настай охиныг галтрагны буудал дээр хайжээ. Тэгээд тэр ганцаараа Америк нэгдсэн улс руу ниссэн байна. Энэ нэрийг ил болсны дараа Майклийн том охин сэтгүүлчдэд ханджээ. Тэр хэлэхдээ би дүүгээ тэр бяцхан охиныг өөрөө өсгмөр байна гэж мэдгдсэн байна. Шинэ Зеланд дахь Хятадын элчин сайдын яам шуурхай ажиллаж Аннагийн ээжийг Хятадаас авчран зээ охиноо авч явах, охиныхоо цогцыг нутагт нь авчрах ажлыг зохион байгуулжээ. Хятадд хүмүүс хандив цуглуулж охин жижиг хулууд туслахыг хүссэн ч имэн бүх хандивг авахаас татгалзсан юм. Тэр зүгээр л ууг гашуу тавтаж байлаа. Тэр охиноо гадаад явуулбал илүү сайн амьдрах байх гэж итгэж байсан. Гэвч охин нь хохирогч болж амь насаа алдсан байлаа. Тэр бас охинтойгоо бараг холбоо барьдаггүй байсан болохоор Анна гэр бүлийнхаа зовлон хинт ч хэлж чадалгүй бүхнийг дотроо тээж иржээ. Тэр бүр нөхрөө ээждээж танилцуулж байгаагүй. Харин Майкл Америкт ирсэн дараа сургуу алга болсон. Америк нэгдсэн улсын эрх баригчид түүнийг эрен сурвалжилж бүр Америк нэгдсэн улсын хамгийн их эрен хагдаж буй 100 оны жагсаалтад оруулсан юм. Гэвч бүх зүйл санаанд оромгүйгээр дууссан. 2008 оны 20 дугаар сарын 28-нд Америк нэгдсэн улсын Атланта хотын захын коллеж парк хэмээх дүүрэгт Хятад хоолны ресторанд тоогоочор ажилладаг нэг хүн сонин уншиж байгаад нэгэн зар сурталчилгааг анзаарчээ. Тэнд алуурчин Майклийн мэдээлэл өгвөл $10,000 шан өртөнө гэсэн байв. Зургийг нь хараад тэр зочжээ. Энэ чинь манай рестораны ажилтан там биш үү? Ресторанд ажилладаг тоогооч тэр дайруу 4 найзтай хэлжээ. Тэд бүгд Америк нэгдсэн улсад амьдарч байгаа Хятад цагаачд байв. Тэд англи хэл мэдэхгүй учраас цагдаад 3 удаа утсаар тайлбарлах гэж оролцсон ч цагдаа нар ойлгоогүй байна. Эцэст нь тэд өөрсдөө барих шийдвэр гаргажээ. Төлөвлөгөө нь ингийн хамгийн жижиг биетэй цагдаа дахин дуудлага өгч үлдсэн 4 нь Майклыг гардан барихаар болсон. Тэр орой бүгд хоол идэхээр явъя гэж хэлэн Майклийн түрээслэг байранд цугларчээ. Гэвч Майкл мэдээд цухтах гэж оролцсон юм. Тэгэхэд 4 эрэхтэй түүнийг барих гэж дайрч гар хүлээг нь бүсээр хүлжээ. Цагдаа ирэхэд Майкл аль хэдийн газар хэвтэж байсан бөгөөд хөдөлж чадахгүй байлаа. Майклыг дараа нь Шинэ Зеланд руу буцаан шилжүүлж тэнд шүүхурал болжээ. Харин түүнийг барьсан 5 эрэхтэй $10,000 шагнал авсан ч бүгдээрээ хандив болгон буцааж өгсөн байна. Тэдний энэ үйлдэлийг Хятадууд болон Хэвлүүд баатарлаг явдал гэж нэрлэж байв. 2009 оны 6 дугаар сарын 2-нд Шинэ Зеландын Окландод байрлах дээд шүүхэд Майклийн шүүхурал аль биесээр эхэлсэн юм. Түүнийг эхнэрээ хөнөөсөн, охиноо зориуд орхисон гэсэн 2 зүйл ангаар буруутгажээ. Хэрэг мөрдөн байцаалд маш өргөн цар хүрээтэй байсан. Эр гаруй гэрч олон шинжээч оролцсон байлаа. Майкл шүүхтэр өөрийгөө хамгаалж би түүнийг алсан биш. Би зүгээр л цогцыг машиндаа хийсэн. Би айсандаа л охиноо орхиод цугцсан гэж мэдүүлжээ. Гэхдээ шинжилгээний дүн эсэргээрээ байв. Форензик шинжээчид Аннагийн дотор хувцснаас Майклийн ДНХ-г илрүүлсэн. Мөн 2 өөр эрэгтэй хүний ДНХ илэрсэн нь хэргийг бүрч ойлгомжгүй болгожээ. Мөн Аннагийн хүзүүг боосон шар зангиан дээрээс Майклийн ДНХ илэрсэн ч бас өөр нэг хүний ДНХ холилдсон байсан. Майклийн өмгөөлөгч бүр гайхалтай залтай хамгаалалт хийжээ.
Хохирчийн блог болон болзооны сайтад үлдээсэн бичлэгүүдийг харвал Анна өөр ирчүүдтэй дотн харилцаатай байсан тодорхой. Тэгэхээр тэр бэлгийн харилцааны үеэр санамсаргүй амьсгал богдож нас барсан байж болно. Тэр бүр цааш нь ингэж хэлжээ. Магадгүй тэр гэртээ биш, 2 эрэгтэйтэй байсан газарт нас барсан байж ч мэднэ. Тэгээд тэр эрэгтэй зохицыг Майклийн машинд хийсэн байж болох юм. Шүүхийн шинжээчид үүнийг ницаах гэж оролцсон ч өмгөөлөгч нар ДНХ бол дамжиж болох зүйл гэж маргасан. Тэд бүр хамт угаасан хувцаар дамжсан байж магадгүй гэж хүртэл хэлж байв. Шинжээчид үүнийг бүрэн ницааж чадаагүй. Гэхдээ нэг зүйл гарцаагүй байсан. Майкл эхнэрээ байнга зодож, харддаг, хүчрхийлдэг байсан нь гэрчүүдийн мэдрэлгээр батлагдсан юм. Хэдэн 7 хоног үргэлжилсэн шүүхийн дараа 2009 оны 6 дугаар сарын 20-нд 12 шүүгч санал хураасан байна. Тэдний 7-нд буруутай гэж санал өгч Майклгийн буруутай тооцогдов. 2009 оны 7 дугаар сарын 31-нд Шинэ Зеландын дээд шүүх Майклд бүх насаар 2 хайл оноож хамгийн багадаа 12 жил хоригдсан дараа л судлагдах хүсэлт гарах хэрэгтэй гэж тогтоожээ. Гэвч тэр үүнийг сонсоод тайван байж чадсангүй. Майкл шүүхийн танхимд хашгирч энэ шудраг бус шүүгчид бүгд эмэгтэй, тэд бүгд миний эсрэг байна гэж орилжээ. Оригдсныхаа дараа Майклд шоронд суух хугацаанд ном бичиж эхэлжээ. Тэр номоо би алуурчин биш гэж нэрлэсэн байна. Тэр номондоо эхнэрээ муулж эхнэр минь үнэнч биш байсан. Би буруугүй гэж бичжээ. 2020 онд 66 настайдаа Майкл анх удаа би эхнэрээ алсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Намайг хуурсан болохоор уурлаж түүний хөнөөсөндөө үргэлж харамсаж ирсэн гэв. Гэхдээ энэ мэдүүлгийг хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэж үзээгүй. Учир нь тэр үед Майкл 12 жилийн харь хугацаагаа дөнгөж дуусгасан байсан бөгөөд эрт сулагдах хүсэл гаргасан байжээ. Шинжээчид түүнийг дахин хүчирхийлэл үлдэх өндөр магадaltaй гэж дүгнэж түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна. Аннагийн хувьд тэр зүгээр л илүү сайн амьдрал хүссэн. Гэвч буруу үнд итгэсэн нэгэн эмэгтэй байлаа. Тэр охиноо хамгаалах гэж хичээсэн ч өөрөө энэ аимшигт хувь тавилан төрчихжээ. Майклийн түүх бидэнд нэг зүйлийг сануулж байна. Уур илэн бол хамгийн аюултай зэвсэг. Нэг л буруу шийдвэр бүх амьдралыг сүрүүлж чадна. Тиймээс ямар ч хэцүү байдалтай нүр тулсан ч шийдвэр гаргахын өмнө амьсгалаа аваад ухаантай бай. Хүнийг хайрлаж хүндэлж сурах энэ л жинхэнэ хүч юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараарай.